Үз мэдхийн найзууд цугсрах өхөөрдөм хотхон тавтай морис. 13 дээр 42-ыг нэмээд. Манай сумын онгоц юм бол дайрны онгоц дээр бөмбөг ингэж идчихвэл ингээд дундаас ингээд аавд ингээд бууцчихдаг. Би яг сонгон сум гэхээ миний нэг нүд харшаад идэг байхгүй юу? Завхан ангийн сонгон сумын хамгийн хөөрхөн, хамгийн игдүүтэй, маш гоё даашинцтай охин тэр хэм бэ? 1, 2, 3. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент тэтгэгч South Gobi Sands. Хөвсөх амьдралд мөнхөд оршин. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Мөнх даатгал компани. Сайн бацганы хүүхдүүд манай үйл мэдэх жижигхэн хотод нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би санааш жошнод танилцуулъя. Гигээд 5 настай. Манай гигитэй ханаас ирсэн гэж үл мэдхээ. Сонгон сум. Сонгон сумаас ирсэн шүү заа юу. Би яг сонгон сум гэхээ миний нэг нүд харшаад идэг байхгүй юу? Сонгон сум гэхээр нүднээс нүднээс гараад байна уу? Сонгон ахаар миний нүд сонсонгууд л нүднээс гард юм уу бүр? За, юу авчирснаа яар? Аль үзүүл, надаа үзүүл. Аха. Энэ юу юм? Энэ сампан. сампан. Энэ юу юм мэдхээ сампан гэж юу юм? Сампан уу? Би л мэдгүй би харж ирсэн. За, сампан гэж юу юм? Аль яар та? Сампан гэдэг нөгөө тоо боддог сампи. За, энэгээр яаж та боддیں۔ Одоо хин чамд ийм гоё юм авч гисэн? Ээж нь авч гисэн үү? Ээж ингээд бүгд төгтөд юм дод. Манай ангийнхан айлын том байна гэгээд бүгд төгтөд. Бүгдээрэнд нь ийм авч гисэн юм уу? Ямар гоё юм бэ? Тэг бүгдээрээ одоо сампинчд болох юм бэ, тийм ээ? За, тэг чи тоо бодож чадах юм уу да энүүгээр одоо? Аль үү? За, тэгвэл үзүүл. Яаж бодох гээд байгаа. За. Яадаг гинөө? Ай, за ингээд дуургад юм бэ. Тэгээд дараа нь яах вэ? Энэ одоо яах гэдэг юм бэ? Яагаад вэ? За. Яагаад вэ? Болдгоо юу? Юу хийж байгаа юм чи? Хэдийг нэмж байгаа юм? 5 дээр 3. За, нэмдээ 5 дээр 3-ыг. 5 6 7 8. Үе ямар мундаг нэрэ бодчихлоо ш. Дали харъя та. Чи яаж бодцсон? 5 дээр 3-ыг нэмээд 5 6 7 8 гэсэн юм уу? Оо, хинчээсээ мундаг юм байна. Би зүгээр л худлаад юу яагаад байна да? Тоглоод байна да гэж бодсож бүр үнэнгээсээ бодчихдаг байж түл мэдхээ. Тийм ээ. За, би тэгвэл ингийн. За, 4 дээр 4-ийг нэмэтэх. За, 4 дээр 4-ийг нэмэтэх. 4 дээр 4 байхгүй юм чи нөгөө 4 дээр 4 байхгүй юм. Дөрвийн найз нэгийг асаад 5 нэмчихдэг. Нэгийг асаад 5 нэмнэ. За, тэгэхээр хэдий? Тэгэхээр 5 6 7 8. Хөөрхи юм бэ чи. Би тэгтээ ойлгохгүй байна л да яг юу хийгээд байгааг нь. Хүүхдүүдтэй үзүүлэхээр өөр ойлгохгүй болохоор. Би нэг хийж үзье да. Чи чадахгүй штэ үл мэдхээ заамаа байр. За, үл мэдхээ 13 дээр 42-ыг нэмээд. Би үн хийжсэн. Тэгээд бүгднгийн марчд бүр 3 наснаас игэл. Тэгсэн яг тэгсэн. Тэгээ марчдсан байлээ. За. За түг найзтай өгч. За, баярлалаа. Чи өстө мундаг байна. Ястаа онцсон юм. Би бас сурыг гэж бодож байна. Хоёул одоо энийг гоё ингээд эндээ төр тавьчих тийм ээ. Миний ээж аав нь сайн уу? Аав ээж нь ямар ажил хийдэг гэдэг чи манай үл мэдгэдний яриад тах та. Би жоохон өөрөө хэлжээ. Нөгөө хүүхдүүд ингэж ирлээ сарддаг. Дээр ингээ онгоц сарддаг байсан. Байж. Дээр ингээ онгоц сарддаг байхгүй. Тэр ингээ онгоцын явж байгаа дайрны онгоц золоо эсвэл нөгөө аав ээж нөгөө сумынх нь онгоц юм болоо гэж боддог байхгүй. Аав тэгээ дотроос нь аав ингээ хэлээд ээж ингээ дарагтаа хэлдэг. Тэгээ дарга нь ингээ энэ дайрны онгоц юм болоо эсвэл манай сумын онгоц юм болоо дайрны онгоц дээр бөмбөг ингээ идчихвэл ингээ дундаас нь ингээ аав ингээ бууцчихдаг. Нэрээ юу? Бүр тийм чухал ажил хийд юм уу? Өөрөө тэр ингээ хамгаалдаг.
Танаа аав чинь цэргийнхээ ангийг хамгаалдаг. Бүр сумаа хамгаалдаг юм байна тий? Тэгээ сумаа хамгаалт. Сумын онгоц чинь ямархуу онгоц байдیں۔ Танаа сумын онгоц? Гэхдээ онгод нар төрлийн онгодод ногоон онгод ингээд байдаг намаа ингээд баг байгаад ногоон ингээд онгод байдаг. За. Ингээд төрөг ээж гидсэн дотор байх. Чи тэгээд ээжигээ гидсэн дотор байж ногоон онгоц байгааг яаж мэдсэн? Харагдаж гин үү? Харагдахгүйсээ өвөө надад хэлж өгсөн байхгүй. Өвөө нь хэлж өгсөн юм уу? Өгөн би ингэсэн байхгүй. За. Тэр ингэж онгод зовж байгаа зөндөө харсан. Тэргийн дээр харсан, гэртээ харсан, нэстэг дээр харсан, бүгд онгоцнуудыг харсан байхгүй. Танаа ээж чинь ямар ажил хийдэм? Бас онгоц зард юм уу? Арай өөр ажил хийдэм үү? Өөр. Тэр онгоцыг гэ дайсан онгоц байл бууддаг нь уу? Үгүй юу? Ингэж бодд юм уу ээж нь? Бууддаг юм аа. Буугаар бууддаг биш тийм том юм их буугаар бууддаг. Жижиг хаалган дотор нахгүй зөндөө тэр буунар найдаг. Хаана? Нөгөө тэргийнхын дотор нь. Танаа гэрт байхгүй зү арай? Байхгүй. Танаа гэрт буу муу байхгүй биз? Байхгүй. Яг уу? Манай байрчтэй. Манай байрт буу байдаг. За хаана вэ? Манай бүр гэрт. Юу хийж байгаа тэр танаа гэрт буу? Танаа цэргийн үг. Тавар устгдаг гэсэн. Тавар яадаг гэсэн байхгүй устгдаг. Устгаж одоо таваргаар хоол хийдгээс одоо тэгэхээр таваргыг устгаад таваргаар хоол идэг гэсэн юм уу? Тий. Одоо тэгэхээр одоо болоод одоо тэр зүгээр манай гэрийн нэг таварга одоо устгах хэрэггүй болцсон уу? Тий яг тэгвэл бид нэр хязгааргүй нөөцийг авцсан юм уу? Авцсан. За ойлголоо. Чи таварга гэж мэдхүү? Танаа завхаа аймагт байна уу таварга? Мэдхүү? Тийм амтэн. Ямар амтэн байдیں۔ Таварга гэж? Таварга гэж нөгөө цагаан өнгийн таварга байдаг. Бор өнгийн таварга байдаг. Зөндөө төрөлтэй таварга байдаг. Тийм үү? Ногоон өнгийн таварга байгаа болоо? Байхгүй. Арай байхгүй юу? Чи танаа аав чинь цагаан өнгийн таварга устгад юм уу? Бор өнгийн таваргыг устгах юм уу? Манай зүүн бор өнгийн байгаа. Бас цагаан өнгөтэй байж магадгүй. За чамаг хараад ингэж гинэ. Гигэлээ сайн уу гэж гинэ. Юу таварга уу? Тий. Юу? Яасан? Таваргацсан үдээ. Тавраг хоёртой ойлгоцгүйсдэг. Хүнээс таврагцдаггүй илүү нэрэ. Би ч ойлгодсон байх гэж бодоод би таваргыг нэг сайн хараагүй л дээ. Улаанбаатар хотоос нэг танаа суманд чинь нэг янз бүрийн хулгайч очиод байгаа сурагтай байсан. Очиж гинөө одоо гайгүй болсон уу? Гайгүй болсон. За чи мэдхүү тийм юм үл мэдхээ. Сонгон суманд Улаанбаатар хотоос хулгайч нар ирээд байгаа тийм үү? Яг гэж ирээд байгаа байлээ. Одоо тэгэхэд тэрийг хэлэхгүй. Яасан? Загнуулсан уу? Бити яраарэ гэсэн миний үг. Загнуулаг ээд надад хэлж. Юу гэсэн? Ээж нь. Бити тийм хамаагүй юм яраарэ миний хөө гэсэн үү? Хобид нэмэлээ. Өмби усан дээр сууж үзээгүй төвдөрөө байдаг байсан чинь одоо тэгээд нөгөө далаа дээр очиод ингээд усан хурдан байгаар нь яхан амар биш эсэ. Надад гой санагдээ жаагаад байсан. Би моторч дээр шууд би яг ойлгосонгүй тэгтэл инээд юм байна тий. Хоёул энийг ардахгүй штэ нэрэ би бас мартсан миний. моторч дээр шууд ийшин би бас моторч тийм манай гэгэл нь чи их гой юу яадаг хүнтэй мэдлдэг. Тийм үү? Чи санаж гэнэ тэрийгээ? Яаж гой надтай мэдлжсэн санаж гэнэ? Тий гой поц. За яадаг үлээ. Харин тий. Тийм гой мэдлж байгаа биз? Тийм. Тэгээд бас поц барихтаа яаж ярьж ялаа зураг авахлахтаа яалаа? Ингэсэн тий. Тэгэхээр гурлаа одоо штэ тий. Яг энэ булангийнхаа төгсгөлд хэн хамгийн гоё поз барих вэ гэдэг уралдаан зарлаад тэгээд дараачийн нэвтрүүлэгтээ дараагийн хэсэгтээ орно. За юу. За. Би ихтэй бүр аав. 1 2 3 гингүүт поза барих шүү. За юу. За. 1 2 3. Бодсын бөмбөг. За өнөөдөр штэ гурлаа ямар сэдвээр бодлын бөмбөг хөөрөх хөө гэхээр зуршлын талаар ярив. Зуршил гэж ойлгож байна уу миний хоёр хөө? Сайн зуршил, муу зуршил гэж юу хэлдэм болоо үл мэдхээ. Зуршил гэж өдөр болгонд ингээд
одоо хийдэг зүйл. Хийгээд сурцсан зүйлийг хэлж байгаа тий. За, сайн зуршил ямар зуршил байж болох вэ ярь да? Одоо сайн зуршил гэвэл өдөр болгон шүдээ угаана. Сайн байна. Манай гэгээд шүдээ угааж байгаа юу? Хизээ угааж байгаа? Шүн өглөө. Зүйтэй. За, дахиад өөр сайн зуршлын талаар ярив да. За, хэдэн цагт унтчихин та хоёр? Би дахин өглөө буйнаа ээж маань хийсэн баблтын үз. Ингэсэн чинь би 10 цаг сэрдээ. Пүү, ямар их унтчихваа чи. Хэдэн цагт унтдаг вүлээ ер нь хүүхэд юу гэж бодож байна? 10-аас унтвал өндөр болно. 10-аас бүр эрт унтвал зүгээр тийм ээ. Бүр 9 цагт унтвал бүр сайн гэж хэлдэг хүн. Хэрвээ 9 цагт дандаа унтвал энэ ямар вэ? Сайн зуршил тий. За, өглөө хизээс ирж ийн миний хүү цэцэрлэгтээ явж байгаа юу үгүй юу? Явж байгаа. Нэг алтаа маань цэцэрлэг 2 хоног амтгаар уйнаага анаага тагал идэг. Чи тэгээд ер нь цэцэрлэгт явах дуртай юу? Эсвэл гэртээ л гоё чамд? Цэцэрлэг гэртээ. Гэх гоё арга тий. Цэцэрлэг гэртээ гинэ. Угаач надад ч гэсэн тийм. За тэгээд өглөө эрт босож цэцэрлэг сургуультай явхад сайн зуршил тийм ээ. За одоо муу зуршил ярив. Муу зуршил ямар муу зуршил байж болох вүлээ? Найзуудын загнан бас тэгээд шудан цаар тэгээ өгөн дарахгүй гээд бай. Бас аа Зөв. Тэг миний өөч одоо юм нь тоглоом нь эмх замбраатай байна уу? Жохон замбраагүй байна уу гэгэлээ. Би тэгтээ жоохон тэгээ өгөн дарахгүй гэдгийг. Яагаад өгөн дарахгүй байна миний хөө? Өвөөгөндөө орчод буцаад орж ирээ тоглоё гэж тоглоомоо ураачаад орг гээд. За тэгэхээр би тоглоомоо гутлаа тайлаад тэгээд бас 5 жиг өмсөд тоглоомоо бүгдэг нь хураачаад өвөө их руугаа гултаа өмсөд явцсан. Сайн байна. Хамгийн гол нь эгчин дүүнэртэй хэлэх гэсэн юм эмх цэгцтэй байгаарай. За юу? За өрөөндөө эмх цэгцтэй, орон эмх цэгцтэй. Би тэнд мэлхүү. Өгөн ээж ингээ айх тав ингээ угааж хоорондохгүй. Тэгэхээр би жоохон ээж ханаатай гэрээс үрж байгаа орон би жоохон ээжигээ өхөөрдөд өөр аягаа угаа чи гэсэн чи агаа анаа бүр намайг харахгүй ясаар ээжигээ бусад аягнуудаа угааж исэн чи нэг аягаа хаглаад. Өө чааваасаа тэгээ яасан. Тэгэд манай ээж сүрдээ авцсан. Үйлсэн үү ээж нь аяг хагалж та гээд. Үүлээгүй. Гэхдээ ээжигээ аав ингэж хайргаа загнаагүй. Би ингэж ээжигээ загнаагүй. Зөв штэ аав нь хайргаа яаж загнах юм? Охин нь ээжигээ яаж загнах вэ? Ээж нь зөндөө их ажил хийж байгаа юм чинь тийм ээ? Би бинийгээ ер нь загнах чинь бас ямар муу зуршил ах нэ тий? Тийм дандаа би бинийгээ дэмжиж хайрлж дандаа урмын үг хэлж явах хэвээр тийм үү? Энэ бас сайн зуршил юм байна тийм ээ? За дүүнэртэйгээ их сайхан ярьлаа. Их чинь их сайхан сэтгэл амраад яагаад гэвэл миний дүүнэр чи бүгдээрээ их ухаантай сайн хүн болж өсч хүмүүжж байгаа. За тийм учраас гурлаа дараачихаа хэсэгт орё. Тийх үү? За. Мэдсгийн цочин. Аха, та юу аваад чи? За энэ юу вэ хүүхдүүд ээ? Сүхэр байна. Шүхэр үү? Шүхэр ээ нөө. За, шүхрээр яадаг вүлээ? Бороо ороход ус тусуу хамгаалдаг тий? Хамгаалдаг. Тэгээд аха би таньс нэг зүйл асуу. Та яагаад сүхэр аваад чи энэ чинь бороо орохгүй шүү дээ. За агаант хоёрт одоо даатгалын талаар тайлбарлаж өгөх гээд шүхэр аваад ирсэн баггүй юу? За бороо орохоор шүхэр байхгүй л яадаг вүлээ? Ингээд өөр дөр нь ингээд ус тусчих. Ус тусна тий? Ус тусахаар яах вүлээ? Одоо цамцна мамч. Норх уу? Норвол даарна тийм ээ? Даарахаараа яадаг вүлээ хүн? Ханаа дүн тий? Ханаа дүн бас жоохон халуурж магадгүй. Тийм үү, бас халуурж магадгүй шүү дээ. Зарим хүн ханаа түрхээрээ халуурна. Энэ бүхэн маань одоо шүхэргүй гардаа гарсан үед одоо бороо орохоор ингээд нороод халуурж ин тий? Ханаа төрж ин тийм ээ? За шүхэр байх юм бол яах вэ тэгвэл? Энийг ингээд дэлгээд ингээд За, гурлаа бараг энэ шүхрийн дотор орцсон уу. За, шүхэртэй үед бороо оруул яах вүлээ? Шүхэртэй үед бороо оруул ингээд одоо даарах уу? Даарахгүй. Норох уу? Норхгүй. Норох лөө шүхэр ингээд шүхэртэй байвал
Норохгүй тий. Норохгүй чи ханаа төрөхгүй шүү дээ. Тий. Халуурахгүй тийм Тий. ээ. Даатгал бол яг энэ шүхэр шиг ингэж хамгаалтыг даатгал гэдэг байхгүй юу? Нүдэнд харагдахгүйгээр ингээд та бүхнийг ингээд хүүхдүүдийг хамгаалдаг. Энэ өвшөөцөн. За яг ингээд агаан таад даатгалыг нүдэнд харагддаггүй зүйл болохоор энэ шүхрээр орлуулж тайлбарлаж өгөх гэж шүхрийг барьж ирсэн баггүй юу? Тийм. Тэгэхээр даатгалтай хүн бол яг энэ шүхэртэй хүн юм шиг ямар нэгэн аюул эрсдэл ирэх юм бол ингээд хамгаалагдчихдаг байхгүй. Одоо ингээд шүхрээ барьчих юм бол тий одоо ингээд энэ дээр дарж онгоолоод байхгүй. Шүхрээ барих юм бол ингээд норохгүй тийм ээ. Тэгэхээр ямар ч аюулгүй байх нь шүү дээ тийм үү? Би ойлгочихсон. Одоо ингээд чам дээр хэрвээ бороо оруулаа. Бороо орохгүй үст. Чи норохгүй үсттэй бороо орох юм бол. Норохгүй. Тийм. Би нэг зүйл ойлгочихсон одоо нас давч одоо ийм давчаас хүрчих хүмүүс шиг штэ. Тэтгэвртэн гаргахад автоматар даатгал хамгаалж явд юм уу? 60-70 хүрсэн хүмүүсийг бол даатгадаг. Гэхдээ бүр жоохон байхасаа яг ингээд тойр шиг байхасаа эхлээд даатгуулах юм бол бүр хэрэгтэй байхгүй юу? Тийм. Хүмүүс дандаа хөгшөрсөн хойноо үл мэдхий илдгээр ингээд 60-70 хүрсэн хойноо даатгуулад идэг байхгүй. Энд чинь буруу байхгүй юу? Ийм жоохноосоо яагаад тэгвэл жоохон хүүхдүүд ч гэсэн даарна, ханаа төрн, хатгаа аавн тийм болохоор ингээд даатгалаар ингээд өөрийгөө хамгаалж байгаа юм тий баг. Тийм, жоохноосоо хамгаалах хэрэгтэй байхгүй. Би хоёрт одоо өөр бүр гоё жишээгээр ярьж өгье. Хоёр хүүхэлдэйн кино үздэг үү? Үздэг. Тийм, хүүхэлдэйн кинон дээр ингээ Манатлын Баатар ингээ бамбай барьсан байдаг тий. Бамбай яадаг вүлээ? Цогхоход ингээд хамгаалдаг. Хамгаалдаг тий. Бамбай ингээд хамгаалдагтэй ирсэн ингээд юм сэлмээр дайсны Баатар ингээ зогхоход бамбаагаараа хамгаалцдаг тий. Даатгал яг тэр хамгаалцдаг байхгүй юу? Хүмүүсийг одоо хүүхдүүдийг ямар нэг аюулд орохоос өмнө нь ингэж тэр бамбай хамгаалдаг шиг даатгал бас яг тэгж хамгаалдаг байхгүй юу? Би бас нэг зүйл ойлгочихлоо. Одоо юм динозавртай кино байдаг штэ. Тэр кинонууд ийм хүүхэдтэй одоо жуулчтай хэсгэн гарч яхад одоо их нь ингэж жуулчгаа хамгаалдаг штэ. Тийм. Яг тэр нь бараг даатгал тий. Тий, яг тэр шиг байхгүй. Даатгал бол яг хүний ээж шиг, найз шиг тийм хамгийн сайн найз бол даатгал байхгүй юу? Тийм, тэгээ нүдэнд харагддаг учраас даатгалыг тоор ингээд хамгийн сайн найз юм аа гэд одоо ингээ бодцоход юу болох байхгүй юу? Одоо шүхрээр илэрхийлж байгаа юм байна те та. Тий, одоо шүхрээр илэрхийлчихэд бол яг болно. Тэгээд хоёртын шүхрийг агаанд бэлгэлье за. За. Ашгуудыг хавруулж байгаа. За, хавар болж байгаа. Тий, удахгүй 100 болно шүү дээ, тий. 100 болоод бороо орох юм бол шүхрээрээ хамгаалаад яваарай. За юу. Хоёр даатгал хийхин тулд ээж аавдаа илчээд л болно заа юу. Одоо манай мөнх даатгал компанид жишээлбэл ирээд хоёрыг ингээд ээж аав нь даатгаад өгөн заа юу. Миний мэддэг нэг даатгал нь бол зөндөө даатгалын компаниуд хүүхдүүд өөрсдөө сонгоод даатгуулах хэрэгтэй байхгүй юу заа юу. Хамгийн сайныг нь сонгоод даатгуулаарай за. Ер нь баг мөнх даатгал энэ одоо дахиад даатгуулчихё. За баярлаа. Чи ч бас мөнх даатгал компанид даатгуулаарай заа юу. Манай компани ингээд чи Завхан аймгаас ирсэн гэлөө. Завхан аймагт манай мөнх даатгал байдэн штэ. Бас хөвсгөл гэдэг болов? Бага штэ хөвсгөл аймагт байгаа орон даяар байдаг байхгүй манай мөнх даатгал. Тийм 21 аймаг Монгол улс хэдэн аймагт байлээ? 21. 21 аймагт манай мөнх даатгал компани байдаг байхгүй. Гурлаа одоо яг бороо орж ийн гэж бодоод нэг шүхрээрээ хамгаалчих уу. Тэгье. За тэгвэл хоёр шүхрээ нээч. Зэрэг нээч. 1 2 3 ий. За ингээд бороо орох юм бол гурлаа ингээд шүхэртэй бол ингээ хамгаалагдчих нэг юм тий. За мөнх даатгал компанитай хамт байгаарай. Хөвсөх амьдралд мөнхөд оршин. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч мөнх даатгал компани. Одоо манай үл мэдхийн дуртай хэсэг эхлэх гэж байгаа тийм ээ. За миний хөө ансгаа хэлээрэй. Уулын уруу хоёр могоо орлон тэр юу вэ? Уулын уруу хоёр могоо уралдан тэр юу вэ үл мэдхээ? Би өмнө сонсчихсан шиг байна. Тэгээд тэгтээ мартцсан байна уу? За би чам жоохон төхүүлээ ханаа төрсөн үед их могоо уралдд юм бэлээ. Уулын уруу руу. Гэтэ. Божихоо. Божихоо. За бууж өгөхөстөө. Нас. Нас. Тэгээштэй. Энийг уулна. Тэгээд энэ уруулуу нэгэд хоёр могоо уралддаг тий. Алуу хараад гэгээл ханаа төрсөн байгаа могоо уралдахгүй шүү дээ. Жайдсан чиний хоёр могоо чи. За, гурд батгаар нэг юм аа. Хулц юм. Тэр ингээ ханаа төрсөн.
Надаас тий шилшиг нус гараад дээ. Шижгийн ус гараад идэх. Шилшиг юм. Цагаан нус гараад идэг. За. Ээж битүүрийг балааж дахиад асуудалтай болчлоо. Дахиад нэг онцгой. Оо байгаа мó за. Зөндөө онцгой байгаа надаа. Юу ямар ачи юм бэ? Битүүр одоо Одоо ясан байсан ягааг сон тэр вэ? ясан байшинд ягаан хүн суун тэр юу вэ? Монгол гэр. Чи. Ясан байсныг одоо Монгол гэрийн цагааныг илтгэж байгаа гэж ойлгосон байсан. За биш вэ на тий. Аман дотор хил. Мөн үү? За тэр ясан байшин чи хаав нүл мэдхэ. Шүд байхгүй юу? Тэгээ дотор хил нь ягаан хүн тий. Би нэг онцог хэлчихье. За тэг. Авдан доо эсхний ноос. Ямар юм аа? Авдарны дотор эсхний ноос. Сүд байгаа юм. Чи тэгтээ арай буруу хэлчихлээ. Авдран дотор Ардгаар хурганы арил. Оо яг зөв. Тэгдэг юуны шин авдрын доор хурганы ноос шиг чи бас. Би буруу хэлчихчих яг тэгсэн байна. Мартсан байхгүй юу би тэр. Чи ямар мундаг юм бэ? Битээрээс мундаг юм. Дараа чи онсго. За. Хараж яасан нөгөө түндгөр түмэн жадтай тэр вэ? Үл мэд. Буруу. Үл мэд нэг жадтай. Бэжи түндгөр түмэн жадтай юу? За. Зараа. Оо яг зөв онц. За дараачих. Агран дээр алтай тэр вэ? Авдран дээр алтай. Пүү чи ямар дундаршгүй их онсохтой өгтвэ эн ч одоо. Авдран дээр. Ата имээ заа гэсэн ээж заа гэсэн. Ямар мундаг ээж эмээ хоёр вэ? Нар Зүг байна. Баярлалаа. Мөсөн дээр мөнгө яг тэр вэ? юун дээрээ? Мөсөн дээр мөнгө яг. Сар. Яа. Зүг байна. Аха. Өөр. Ой зүг. За болж тээ. Одоо би нэг онцгой таалгыг заяа. Завхан ангийн сонгон сумын хамгийн хөөрхөн, хамгийн игдүүтэй, маш гоё даашинцтай охин тэр хин бэ? Хин хурд идэж төрүүлээ тийм. Гол сууж байгаа. Мөн үү? Гэгээлэг мөн үү? Биш юм уу? Мөнстэй ой. Ай. Гол тасалтай гэдэг чиний даасан чи гэж чинь. Тий. Ийм хөөрхөн охин манай өнөөдрийн зочин байлаа шүү дээ. Би тэр нэг цагаан Цагаагүй би. Цагаан бүх юм нь цагаан. Танаа Завхан аймгийнхан чи бүгд ийм цагаан байдаг үгүй юу? Нүгөө. Бүгд чам шиг юм хөөрхөн үү бүх огт нь. Юу гэж бодож байна чи? За ерөөлээ ил. Ерөөл гэж мэдхүү? Мэдгүй. За чи хэлээд өг. Адаргалтай сайхан бүх зүйлийг эерэг бүхнээр төчөөж явдаг нь үнжинкнээсээ бүтэж сайхан амьдрахыг өрөөё. Ой, ста мондаг. За миний хүү юу ерөөхөө хүүхдүүддээ? Аав идэ өвөө мэдээ агаа надаа хайртай шиг. За би Завхан аймгийнхантаа болон Хөвсгөл аймгийнхантаа хайртай шүү. За ингээд одоо хоёлаа бэлгээ өгдөхөө. Савскопи Санс гэдэг брендийн ах эгчнэр нь гой зүйлүүдийг ингээд бэлтгэж өгсөн байна. Тэгээд биш үү? Энэ би уурхайчин хүүхэд гэдэг нэртэй энэ сайхан номтой хамт Савскопигийн ах эгчнэр нь өгсөн шүү. За юу. Газрын гүнээс хөгжлийг олборлно. Ерөнхий ивент тэтгэгч Southcopy Sands. Энэ бас Батуусын зариг буюу дотроо маш олон гой зармигуд байгаа. Тэнгэр тоглоомын ах эгч нараас нь маш гоё тоглоомыг биднэрт гаргав. Маш сайн эзэгтэй бадараа гэд миний үд өгсөн шүү. За юу. За. Би ийм тоглоом гэсэн чинь анх удаа тоглож. За болж тээ. Гой дуртай дэвтэрэн дээр үл мэдэх цэцгээ хатган нэвтрүүлгийн энэ ариунагч үл мэдэх хоёртой стикерийг сайхан наагаараа заяа. Тэгтээ би энийг нөгөө харсан тий. Харсан тий. Манай өнөөдрийн зочин 5 настай гэгээлэн байла. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа. Баяр. Баяртай.